За hi guys. Өнөөдөр сайн үйлсийн айн хийнэ. Бацаануудын алмаас мөнгөөр татаднэ. Бацаануудын сайн үйлсийн айны влогтой хамт байгаарай. Сайн байцгаана уу? Одоогийн байдлаар 7 цаг 40 минут гэсэн байна. Тэр өглөө өглөө 6-ыг цэрээд гэсэн байна. Янаас хайлс ирж байгаа шиг байна. Тэр автосандаас үтсэн. Кадаа шилж байлаа. Цэх рүүгээ явж гин. Чек марц гин. Хавцгаа дээр хуулцгаа. Тэгэхээр бид нар одоо сайн автосандаас буусан байна. Ер нь ирсэн байна. Тэгээ бид хоёр явж гин ингээд. Замтай. Ер нь хаана ирснээс мэдэхгүй байна. Одоо яг өөтөн байна. Энийг буудлаа алгасаад дараагийн буудлын дээр нь буусан байна. Мэдэхгүй газар та. Одоо хаана ирсэн 21 сая. Манай тааш нэг хүртэг юмсан. Яг өөтөн. Би яг юм гоцтой. Энийг зааварлах залуу юм байна. Багш харж ивэл даарч шүү. Ой, Андра. Сектор очоод болцсон. За ингээд ихтэй уулзсан байна. Тэр харуул тэр. Яа хүрээ. Нарийнхан бэлхүүстэй болохоор удгүй пиа би гоё нүү намайг чиав сүлөө тахарата бакачаа. Stop it. Get some help. За төлөвлөгөөнөөс салж гажуудсан юм арсан ба. Салбараа андуурсан хэрэг гарсан. Тэгээ одоо бид нэр элбэгийг хүлээж байна. Наадаар чигээр камераас ухтаад байгаа юм. Зогтаагүй энэ астлын үнийг харах. Манай ариук жоо ядарсан байна. Нойр нөрсөн бол. За тэгээ одоо элбэг ирэхээ буцаад уулзъя. За ингээд шараад руу яв. Автобусаа суудсан байна. Очиж одоо борцгоо яах вэ? Идэн. Өгн. За тэгээд шараад бидийг очоод идэн өгн хийн ихтэй бичлэгээ. За. Яга дуусахгүй надаа. За ингээд хортоосаа. Илбгээ шиндэрсэн. Ишавай. Дэйн дотор борцог байгаа. Борцог нь дотор. Вау нэр чинь. Ишавай. Хөөе төвчнээс гараад. Өсөж байна. 50 газар ирсэж гоё шүү дээ. Өсчээл гэдэг нь надаас юу үсээд байна. Хамаагаар дараа л хийж шүү дээ. Арайтай сонсож өчтөө борс тасрахгүй дээ. Хоолой тасрахгүй юм л дээ. Эргэстэй сонсон боо. За борс хийж дуусчаа. Тэгээ олцгааш. Чи андаа чи тасрах. За ингээд бид борс авах ирсэн байна. Тийм их борцог. Савлж ийн манай. Ich hätte mal. Diese Borsa. Амтай. Мандумай. Явж явахтаа уулзъя. За ингээд машин тайдэрсэн байна. Авч байна. Сайн үгээр хэлбгээ. Сайн уу? Наа. Хэрэг толооч байна. Тэр нэг өндөртэй юм шүү. Борц гараад. Яа. Сэцүү болчихжээ. Яг ядарсан учраас зөндөө л алхлаа. Машинд жоохон амарна. Тэгээд одоо налаад очиод уулзсан. Тийм ээ? За. Баярлалаа. A few inches later. Одоо нэг чихэр авцсан тийм.
Баас нэг Бас юм бас. Бос. One eternity later. За энэ хүмүүс Асрамжигаа дүрчээ гэж билүү. за баярлалаа ч. Баярлалаа гэж. Ивент итгэвч. Ивент итгэвч. Хариу сүгсэн. За энэ бол хоёр төмөс. Яг л чи төмөс. Тэгээ юу болсон бэ гэхээр нэг юм боллоо. За алдаа гарсан байна. Сая замдаа бичээр дуу зогсож байна. Тэгээд чи дарга руу гарч нэг эвгүй царайлаад болдог нэмээгээд. Тэгээд чи бид нар борцны мөнгө өгөх марцсан байна. Даргаа. Тэгээд даргаыг харуул. Эвгүй болсон. Нүүр нь улааж. Тэгээд бид нар төмөс ингээд ард ингээд төмөс аваад амар илүү мөнгө гарч мараад нөгөө чипс ундаа авч маад амар баярлсан юм. Идэж байгаад. Яг эд дуусны ардаас. Яг эд дуусны араас гэж саналаа. Борцны мөнгө өгөх марцсныг. За тэгж асуудал гарсан. Одоо борцны мөнгө өгөхгүй гэж байна. Одоо Замаа таксид явж байгаа. Халтуур их гэж байна. За ингээд гоё газар явж байна. Тэр наа ингээд алхахаар орж ирж шүү. За тэгээ очиод уулзцгаая. За ингээд бид дөрөв ингээд төөрсөө буцаад явж гин. Тэгээ буцаад явж чи дүгжирсэн байхгүй юм. Одоо хурдны зам дээр төвчрээд байгаа юм уу? Яагаад вэ? Энд ихнээсээ За ингээд ирсэн байна. Санаатай ирсэн байна. Манай багийн чи. Манай бүр нэр чи үлээ байна. За батано. Манай багийн юу вэ? Багш нэрээ багтаа нэрийг өргөсөн тийм. За. Энийг аваад та. Хоёр та. Хайстап биш хайстап. Ер нь энэ хүн баг сайн хэцүү болов. Нөгөө нэг хичгээ дээр хийж байгаа хүмүүс мөн тий? Биш үү? Хүмүүс бацаа шигснээ дуухгүй. Бид нар нөө шүтээсээ нөө сайн дөрөв хэлж байгаа. Хичгээ дээр явж байгаараа. Биш л тоо. Ядарч ин Агуу. царайлаг ядарч болохгүй шүү. Компьютер ногооноо. Царайлаг ядарч болохгүй шүү. Ногооноо тагтаа. Эсээ галтаараа. Энэ зөндөө зүйл юм байна. Оноо үлээж үзсэн багш. Нөгөө бооноо. Бацоо ий тийш нэг дөрөв цай байна. Юу наруу. Өглөөний цай байна. Царайлаг ядарч болохгүй шүү. Энэ чихрээ байна. Nice. 19 оноос дөө коронавиг үед бичиг баримтгүй орон гэргүй юм өнөр таарч ингэж асар халамжилж гэр өөрөөсөө 7 гэр бариад 35 асар халамжилж байсан. Энэ тухайн үед бол дандаа хэвтрийн бичиг баримтгүй юм өнөр байсан. За одоо тэгээд төр засгийн дэмжлэг авах гэхээр одоо гэрт амьдардаг гэдээс учраас энэ байшин түрээсэлж орж ирсэн. За энэ байшин бол сайхан туулгалынхаа сайхан агаарт байдаг. Тэгээд тэр үед коронавиг үед 35 хүнтэй байсан бол одоо бол ингээд 10-аад ажилчинтай нийт хүн нь 60 хүн эмээ өвөө асруулж байна. За манай 60 эмээ өвөө дотор гавьяат багш нар, зэрэг цагдаагийн хурандаа нар, их эмч нар, эм зөвч нар, тэгээд машинист, жолооч, тэгээд малчин бүх төрлийн мэрэгчлээ залуудаа улс их орондоо 40-50 жил, 30 жил
хөдөлмөрлөж исэн юм гавьяатууд байдаг. За эдгээр хүмүүс нь яагаад тасрамжийн газар ирж вэ гэхээр одоо гэр бүл нь нас барсан, үр хүүхэд нь сургахгүй болсон, гадагшаа яваад шоронд орсон, аль эсвэл нас орсны улмаас нэгдүгээр хоёрт одоо өөрсдөө хүнд өвчнөр өгсөн харуултын үлдэц буюу саажилттай Альцгеймер буюу зөнөөрөл тэмдэглэлтэй ийм хүмүүсийг асран халаамжлах хүмүүс олддгүй юм байна. Тэгээд ингээд эсвэл оюуны хүндөвтөр хомсдолтой төрхийн одоо ингээд оюуны хомсдолтой ийм хүмүүст ингээд тусалж амьдраад одоо өнөөдөр 25 он хүртэл одоо нийт 168 хүн асарсан байна. 168 хүн асарсан. 46 хүн нас урж оршуулсан байдаг. 40 хүн хөлдөөрөө босоод гэр орондоо эрэг холбоотой орон гэртэнд хүлээлгэж өгсөн байдаг. Одоо 60 хүн амьдарч байна. Тэгээд бид нар бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүд, оюутнууд, залуучууд ирдэг. Тэгэхээр бид нар бол дуруулагдгүй. Бүр харин ирдэг байгаасай гэж боддог. Хүүхдүүд ирэхээр аягүй хөрхөө одоо бид нар ч өвөл болохоор модоо хөрөөдөж чаддаггүй. Гашааныхаа цасыг арилгаж чаддаггүй, угаалга цэвэрлэгээ дандаа одоо маш хүч хэрэгтэй байдаг. Энэ олон хүн бүгдээрээ памперс солиулах угаалга арчилгаа хэрэгтэй байдаг. Тэр октод ирээд угаалга арчилгаа, байрны цэвэрлэгэнд бид нар маш хэрэгтэй байдаг. Ер нь ажилтны зар байнга өгдөг боловч юм бохор орчинд ажиллахгүй гэд хүмүүс олддоггүй. Тэгээд хөдөө орон нутгийн хамаатан найс нөхдөд гуйж ирж ажиллаулдаг. Ажиллах хүн ол хүч олддоггүй. Одоо тэгээ бүртгүүлсэн байгаа нь 3000 гаруй эмээ өвөө бүртгүүлсэн байна. 3000 гаруй эмээ өвөө хүнд нөхцөлд байна гэсэн үг. Маш хүнд нөхцөлд нөөцний амбарт, тарин шаанд, айлын одоо хаяанд, гудамжинд ингээд бас 3000 хүн эмнэлэгт тэр олон хүн дотор чинь тал нь эмнэлэгт очих газаргүй эмнэлгээс эмнэлгийн хооронд өвлжих жишээ нь. Одоо хүүтний улирлэлтэнгүү түүл гарн бээрсэн гэр орондоо төлшмө тоол ундгүй эмээ өнөр ихсэж ирдэг. Тэгэхээр бид нарт ачаал бүр ихсдэг. Тэр үед бид нарт бол нийгэм маш их тусалцаа хэрэгтэй байдаг. Гудал гуцгүй хүмүүс ч байж идэг тийм ээ. Нохоо цуглуулад ирсэн ч болно, гуц цуглуулад ирсэн ч болно. Эмнэлгээс эмнэлгийн тавчигтай эмнэлгийн хувцастай хүмүүс ирдэг байх нэ. Тэгэхээр эмээ өвгөнөр нь бол яг бичиг өрөнд чуулж одооноос хинг одоо гадаанаас ирж байгаа хүмүүсийн хэн тэтгэврийн зээлтэй ирж гарчдаг. 1-2 жилийн тэтгэврийн зээлтэй ирж учраас хувцсаа, памперсаа, эмээ бид нар зогсоо зайгүй тий хүнд өвчтэй хүмүүс чинь эмээ хэрэглээ гэхэд 200-аас сартаа 300 мянган төгрөгийн эмээ хэрэглээтэй байдаг. Памперс нь бол 500-аас 600 мянган памперс хэрэг болдог сартаа. Тэгээд энэ 60 хүний хүнсэнд гэхэд 20-30 сая хүнс ордгоо. Тэгэхээр ерөөсө бид нар бол төр засгийн дэмжлэгийг одоохондоо авч чадахгүй байгаа. Ер нь яг улиралтай юм уу жилдээ нэг өдөг тусламжийг бол одооноос тендерт ялах гэл ийм юмнууд төр засгийн дэмжлэг бол баян зүрх дүүргийн хэмжээнд бол явагдаж байгаа. Тэгэхээр мэдээж бас л нөгөө тийм 100% бол хангалттай ядгүй. Тэгэхээр хүүхдүүд залуучууд ирээ заавал тэр одоо эдийн засаг мөнгөн тусламж биш зөв сэтгэлийн дэм өгч болдог. Ийм сайхан үйлчлэгээ арнууд байж болно. Бас урлаг уран сайхан дуулдаг, бүжгэлдэг хүүхдүүд ирээд дуулж бүжгэлэхэд бол эмээ өнөр их дуртай байдаг. За юм байна. За энэ бол асрамжийн 1-р байр. За 1-р байрны энэ 12 өрөөтэй. 12 өрөөнд хэвтрийн хүмүүс нь болохоор ийм эмнэлгийн орон дээр байдаг. Ийм эмнэлгийн зориултын орноор энэ гадаад дулаахан болохоор сууж ийн тэрэгэн зэртэй байгаа бүх хүмүүс ч хэвтрийн хүмүүс ээ гэсэн үг. За нөгөө талын 2-5-д бас 30 гаруй 30-аад хүн энэ байшинд 30 гаруй хүн байгаа. Гадаа 3 гэрт 10-аад хүн байгаа. Наралдаг тий, наралж जैन тий. Тэгээд энэ 3 гэр байгаа. Тэр нь сүйдрвч ингээ явчих нөхцөлтэй яваа. Нарийн ногоогоо тарьж яадаг маад гэдэг. Оо, нүгт. Энэ дэгч. Орчин таард сар. Ийш бас нэлээд дүүр. Энэ арай гайгүй. Болох юм болов. Яа тийм бол. За энэ хүний хөгжлийн бие даалт болон нийгмийн халамжийн өрөөнд бид нөр өгчүүдийн асамжийн газар ирж тусалцаа үзүүллээ. Тэгээд ер нь бол дүгнэлтээс үзэхэд нийгмийн халамж хэрэгтэй мөн тусалцаа хэрэгтэй хүмүүс маш олон байдаг юм байна. Тэгээд хүүхдүүдтэй хамтж хэлэхэд өө юмэгээс хайрлаарай гэж хэлье. За бидний танд байсанд баярлалаа баяртай.